35. Орой мэндийг үзэгч та бүхэндээ хүргэе. Та бүхэн маань амралтын өдрөө сайхан өнгөрүүлж байна уу? Бүсгүй байр нэвтрүүлэг маань ээлж дугаараа. Яг одоо та бүхэнд хүрэх гэж байна. Бид салбар бүрийн манлайлагч гайхам сайхан бүсгүйчүүдийгээ та бүхэнтэйгээ нэвтрүүлгээрээ уулзуулдаг. Бүсгүй байр нэвтрүүлэгт маань нэвтрүүлэг маань бүсгүйчүүдийнхээ тунхаг болдгоо. Тэгээд өнөөдрийнхөө зочныг та бүхэндээ танилцуулахад таатай байна. Хатагтай оюун гэрэл бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За мөн үү. Тэгэхээр яг ярьсан үгэг бас зөндөө их удсан баг. Тэгээд манай үзэгчдэд бас их сонин садан зочин байгаах гэдэг сэтгэлтэй байна. SBN телевизээр Happy 31 гэдэг хөтөлбөрт одоогоос л 3 жилийн өмнө орж ирсэн баха. Тэрнээс хойш SBN телевиз үзэгчтэй уулзаагүй нэлээд удсан байна. Тэгэхээр улс төрч оюун гэрэл гэдэг эмэгтэйг манай үзэгчдэд бас маш сайн мэддэг. Тэгээд өнөөдрийнхөө бас нэвтрүүлгийн маань зорилго гэхээр илүү хувь хүн талаас нь хүсэл мөрөөдөл гээд ер нь дотоод ертөнцийн яг хийм бэ гэдгийг илүү их сонирхож бас тантай ярилцсамаараа та бас намайг дэмжээрэй. Тэгэхээр яг сүүлийн үед яг ажлын хувьд, нийгмийн хувьд ч юм уу яг юун дээр ажиллаж байна. Сүүлийн үеийн бас сайн сайхнаа сонсъё эхлээд. За сүүлийн үед яг бүтэн жил гэртээ сууж ном бичиж байна. Ерөөсөө 2 ном бичлээ. За Ногоонуудын ламыг манай уншигчд сайн мэдж байгаа. Ногоонуудын ламын 2 дугаар дэвтрийг надаас бол маш их олон жил нэгсэн. Тэр өрөө дарах чинь. Ерөөсөө олон жил би өрийн дарж чадахгүй яваад ирсэн. Тэгээд сая 2016 оноос хойш сонгуулийн нөгөө дүүн гарснаас хойш бол сайхан завтаа чөлөөтэй болоод за ингээд Ногоонуудын лам номынхаа уншигчдад одоо амлалтаа хамгийн түрүүнд биелүүлэхийн тулд 2 дугаар дэвтрээ бичсэн. За 2 дугаар дэвтрээ англи, монгол 2 хэл дээр бичиж дуусгасан. Одоо монгол хэл нь бол монгол хэлнийх нь редакц нь одоо яг эд явагдаж байгаа. За чадвал тэгэл энэ хондоо багтаад 11-р сард за бүр амжихгүй 12-р сарын ихээр уншигчдын гар дээр хүргэнэ гэд одоо чармаагаад ажиллаж байна. За тэр хооронд одоо Ногоонуудын лам номынхаа редакцыг явж байгаа хооронд би бас нэг шинэ ном бичиж дуусаад байж байна. Дөнгөж сая дуусаад байж байна. Цэвэрлэх байгууламж те, септик танк бүхэл зүйлийн тухай. Загварны хэмжээ нь те, яаж бизнес энэгээр одоо яаж ариун цэврийн бизнесийг яаж хийх гэдэг тухай ийм ном бичиж дууслаа сая. За Ногоонуудын лам романы тухай мэдээлэл бол манай үзэгчдээс маш их таалагдсан байх. Тэгээд тухайн үед Азийн шилдэг 20 номын нэгээр шалгарч ирсэн. Манай Монголын одоо бестселлер номуудад бол нэлээд олон сар тэргүүлсэн байх. Тэгээд бас хүлээж исэн уншигчдын нэг нь байлаа. Тэгээд уншигчдаа бас шинэ мэдээлэл хүргэсэн байх. Удахгүй бас 2 дугаар дэвтрийн манайхан үзээд сэтгэлдээ бичээл нэг хэсэг бас хүмүүс маань санал бодлоо хэлцэх. Манайхан сүүлийн үед их ном уншдаг болсон. Ном уншдаг группууд бас нэлээд нэмэгдсэн байлээ. Тэгээд таны одоо Америкт сурсан тэмдэглэл, нүүдэлчдийн яриа, миний ажлын нав хоо гэд олон гоё номнууд байдаг. Ер нь анх яагаад анхны бүтээл нь яг аль нь вэ? Анх яагаад ном бичээ? Таны яг үндсэн мэргэжлээс бол арай өөр шүү дээ. Тийм, миний үндсэн мэргэжил бол эдийн засгч байхгүй юу? Төлөвлөлт эдийн засгчаар коммунизмын үед харин би бас яг тэгж харчаад зах зээлийн эдийн засгийн удирдлагаар Ельцний үед Оросд сураад олон улсын бодлого судлалын чиглэлээр Стэнфордод сурсан. Яг би бол бодлого судлаач эдийн засгч хүн л дээ. Тийм хүм. Яг ном бичсэн бэ гэхээр 96 оноос л эхэлсэн юм л та. 96 онд анх нөгөө улс төрийн хэлс хэрэгт хэлмэг тестийг цагаатах тухай улсын их хурлын хууль гарсан. За энэ хуулиар нөхөн олгор олгож эхэлсэн. Одоо яг хэлмэг тестийн хар гэрт дээр нь төр анх удаа хэлмэг тестээ суучдаггүйсэн. Тэр 37 оны тэр хэлмэгдэл гэдэг бол одоо яг 80 жил болж байгаа. Энэ жил 80 жил нь болж байгаа 9-р сарын 10-нд. Тэр энэ хэлмэгдлийн энэ яг 9-р сарын 10-ны тэр хэлмэг тестийн одоо дурсгалыг хүндэтгэх өдөр 96 оны тэр одоо түүхэн өдөр анх энэ өвөг дээдсийнхээ хэлмэгдэжсэн тухайд нь судлаа. Манай өвөг дээдсд ийм зүйл тохиолдож байхад би мэдэхгүй явж болохгүй. Тэг мэдлээч гэсэндээ тэдрийгээ сонирхож судлахгүй бол муухай гэд судалж эхэлсэн байхгүй. Тэг яг 96 оноос хойш судалж эхэлсэн зүйлээ яг 98 онд цаасан дээр анх буулгаад анх би 30 идэхэн уз ном болох юмсан гэдэг ингээд бичиж эхэлж байгаа. Тэгээ хайцсан. Тэгээ 2004 онд энийг үргэлжлүүлж биччихээж 2008 онд энэ ном гарсан. Жефтэй хамтарч биччихээж гарсан л та. Тэр зэрэг анхны сэдэл одоо ном бичигсэн анхны сэдэл бол Ногоонуудын лам. Миний анхдагч ном бол Ногоонуудын лам. Гэхдээ
Яг принтерлэгдээд те зах зээлд гарсан анхны ном маань Америкт сурсан тэмдэглэл. Ааха. Ногоонууд нь лам ерөөсө гарч чаддгүй, бичигдэж дуустдгүй ингээ яваал байсан. Тэр хооронд би Америкт дахиад нэг сургууль сурсан. Yale-ийг сургууль сурсан. Яг тэр үед манай хүү үгүй ээж та яаж Америк сурсан юм? Би одоо сурах гэвэл яаж сурах юм гэдэг асууж эхэлсэн. Оюутнууд асууж эхэлсэн. Тэгээ би оюутнууд залуучууд хүүдээ зориулаад Америкт сурсан тэмдэглэл гэдэг номыг би яг залуучуудыг Америкт сурахтан зориулж ганцхан сарын дотор бичиж дуусгасан. Ажил яаж хийдэг тухай гой түүх болоод бичгээр ингээд сурвалжлаад яваад ингэх гэхээр бас аюух цаг авах гээд болдгоо. Тэгэхээр би зүгээр л өөрийнхөө хийжсэн ажлыг бичсэн байхгүй юу. Тэгээ би миний ажлын ноу хав гэд нэр өгсөн зүгээр миний хийжсэн янз бүрийн ажлууд яг ингэж би хийжсэн шүү гэл ажлынхаа тухай ном бичсэн. Тэгээ тэр бол уул нь ажил мэргэжлийн лавлах тал гэдэг номыг залуучуудаар уншуулах гэж гаргасан ажил дуртай болох гэж гаргасан ном баггүй. Тэгсэн чинь тэрийг би зөвхөн залуучууд зориулж болно бичсэн. Тэгсэн чинь үе үеийн хүмүүстэй эцэг эхчүүдэд тэр бас их хэрэгтэй байд юм байна. Миний үеийнхэнд хүртэл хэрэг болдго юм байна. Тэгээд ажиллаа сольж байгаа хүмүүст бас айгүй хэрэг болдог юм байна. Тэгээ хүмүүс их сайхан уншдаг болсон. Ажил мэргэжил гэж ярьснаас би бас түрүү яг өглөө таныг ирнэ гэл таны талаар ингээд Google-с бахан Google-д хайлаа л да. Тэгээд ажлын жагсаалтыг харсан. Үнэхээр карьерийн тэр завнал бол тасралтгүй өсчээ. Тэгээд хараад бас надад айгүй гоё санагдлаа. Тэгээд ер нь хамгийн анх та ямар ажил хийж үзсэн бэ гэж асуумаар яг тэрийг уншичаад хамгийн анх ер нь ямар ажил хийж үзсэн бол гэсэн л тийм бодол төрсөн. За би чамд карьер байнга өсчээ гэдэг тэр ганц үннээ хэлчихье. Миний карьер зөвхөн өссөн хэсэг нь л намтар дээр байдаг байхгүй. Ажилгүй дунд нь байгаа ажилгүй байгаа хэсэг бичдэг. Тэгээ харин би ер нь зүгээр сонирхоод айгу гой гой ажиллаад байгаа байхгүй юу. Би улсын хурлын гишүүн байсан тийм. Одоо би бол зүгээр ном зохиогчтэй гэртээ төрийн бас байгууллага ажиллаулаад байж байна. Миний хувьд бол одоо карьер унтсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг би намтар дээр улсын хурлын гишүүн байсан гээл ингээл намтар тоосчингууд чинь өсөөд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр улс төр чүний намтар бол ямар гэдэг вөхөр өсөлт уналт гэж ийм одоо синус косинусын график гэдэг байхгүй. Тийм учраас би бол энэ өсөлт буралтанд өсөлт уналтанд бүр дасчихсан. Нэг хэсэг ажилгүй явж байгаа л нэг хэсэг ажил олдчихдаг, төр ажил хийж байгаа л тэгэл огцорчдаг. Энэ энтерт бүр дасцсан. Тийм учраас ямар ч уналтын үед аз жаргалтай амьдрч чадах тэр амьдралын хэв маягийг өөртөө бий болох хэрэгтэй болдог байхгүй юу? Тийм учраас би зохиолч болчиход байна шүү дээ. Яг тэгвэл одоо жишээлбэл би зөвхөн улс төрчөө хийжсэн бол өнөөдөр албан тушаалгүй, цалингүй одоо юу ч гэдгийг те одоо зэрэг дивгүй одоо тэгэл тэр эрх ямбгүй гэл одоо өнөөдөр чинь сэтгэлээр унжих хэрэгтэй үстэй. Тэгэд өнөөдөр аюу хаз жаргалтай байгаа. Яг тэгвэл би маш их дуртай, маш их гоё хоёр дахь карьераа олоод авчихсан. Тэгээд тэр маань одоо уран зохиол. Одоо би уран зохиолдоо бүр сэтгэл ханахгүй кино зохиол бичгээвсэн гэдэг ингээд шунаад яваад байгаа байхгүй. Ямар гоё юм. Тийм тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол хүн ингээд ялангуяа улс төрч хүн бол тий өөрийгөө аз жаргалтай байх хоёр дахь карьер бол заавал хэрэгтэй гэдэг юм бэл. Яг л улс төр гэж үргэлж өсч явдаг тавцсан биш. Дунд нь хэд удаа унна шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр олон удаагийн уналтыг тисч гарах, аз жаргалаа авч үлдэх хэрэгтэй. За нөгөө талаас гэх юм бол ажил хаанаас эхэлсэн бэ гэвэл хамгийн жижиг ажлаас эхэлсэн. Туслах нэгтлэн бодогч гэдэг ажлаас эхэлсэн. Тэгээ туслах нэгтлэн бодогч гэдэг бол юу гэдэг юм бэ гэхээр зүгээр тоош ивэл хүснэгтэн дээр ингээд нэгдсэн дүнгийн тавьдаг л ажил байхгүй. Одоо миний ахлах нэгтлэн бодогч бол жинхэнэ журналаа хөтлөн жинхэнэ бүх одоо балансаа тушаана. За би тэр туслах нэгтлэн юу гэдэг юм бэ гэхээр өдөр болгоны ороод ирсэн патануудыг нэг хүснэгтэнд шивээд тэгээд патануудын дүнг шивч гэжтэй тэр үе чинь гараараа бичдэг гэсэн байхгүй. Би гараараа журнал хөтлөн, гараараа хүснэгт шивнэ. Тэгээд тооны машинаар тоогоодод дүнгээ тавьдаг. Миний өдөржингөө хийдэг ажил ерөөсөө л тэр. Тийм ажил хийжсэн. Яг тэр үед би хизээ нэгэн цагт улсын хурлын гишүүн болно. Ийм улс төрч эмэгтэй болно гэж мөрөөдөж байсан. Би ерөөсөө улс төрийн тухай бүр ямар ч мөрөөдөл байгаагүй шүү дээ. Ерөөсөө улс төр гэдэг юм зүгээр над руу ингээл өөрөө ороод ирсэн. Тэрнээс биш би ерөөсөө улс төрч болох юмсан энэ төр гэж одоо зоригтойгоор төлөвлөж ерөөсөө үзээгүй. Харин нэг ингээд нөгөө нохоо амартай өрхөр усчгчээр за чи ингээд нам аваад яв гэл орон нутгийн жижиг намын дарга бол гэл ингээл намайг шууд улс төрлөө төлөхөл оруулангууд нь би за энийг яаж хийх вэ гэж бодож байгаад харин тэгж байгаад улс төрч болж төлөвсөн байхгүй. Тэрнээс биш
яг анхны мөрөөдөл бол ерөөсөө тийм ус төр центр гэсэн мөрөөдөл байгаагүй. Гэхдээ харин баг байхад нөгөө гадаадад явж байгаа байхгүй харагддаг байсан шүү дээ. Хаалтаа нийгэмд өссөн болохоор тэгээ гадаадд явдаг хүмүүс ингээ харахаар элчин сайд нар л гэдэг байхгүй. Тэгэл за нэг элчин сайд гэдэг хүн болцвол аюу гоё гадаад явах юм байна гэж багтаа мөрөөддөг байсан. Гэхдээ том болоод яг улс төрлөө орсныхан дараа хизээч элчин сайд болохгүй гэдэг мөрөөдөлтэй болсон. Яагаад гэвэл надад бол тий яг Монголдо хийх юм айгүйх байна гэдэг ингээд амьдрах тусам ингээд ажиллах тусам харддаг. Тэгээ одоо зүгээр сууж ерөөсө болохгүй. За нэг жорлонгийн янзлчих юмсан, нэг ингэчих юмсан, хүмүүсийнхэн боловсролыг ингээд дэвшлүүлчих юмсан. За эрүүл мэндийн боловсролыг ингээд дэвшлүүлчих юмсан гэл. Яаж Монгол хүнээ хөгжүүлэх вэ? Монголынхон одоо нийт хүн ам нь одоо мэдээлэл сайтай, боловсрол сайтай, ингээд нийтийн боловсрол сайтай байх юм бол нийгэм нь өөрөө гоё болдго юм байна гэдгийг би бас улам анзаардаг болсон л тоо. Тийм учраас одоо бол эх орноос гарах нь гоё биш. Эх орондоо байх нь гоё болчиход байгаа. Ер нь яг улсын хурлд суугаад үзсэн. За тэгээд яг эрх мэдэл дагаад маш их үүрэг хариуцлага давхар бас оногддог. Тэнд тэгээд юм нөгөө харагдж байгаа шиг тийм амархан байдаггүй гэдэг үгэнд би бас тэр үгэнд аяга дуртай л да. Тэгэхээр ингээд ард түмэн бас шөмжлөхтэй ч юм хандахтаа нэг өөрөөр ингэх байсан, тэх байсан ингээд яг тэнд бас байгаад суухаар мэдээж өөр. Тэгэд магадгүй тэнд манай эмэгтэй гишүүд бол ер нь эмэгтэйчүүдийг төлөөлөөч гэдэг ч юм уу тэгж их ойлголтоор ярьдаг. Тэнд суугаад ер нь эмэгтэйчүүдийн асуудалд ингээ хандж яхад ер нь ямар байдаг вэ? Тэгэд мэдээж тэнд өөрийнхөө төлөө биш, эх орныхоо төлөө гэд зөксөж байгаа бас үүрэг хариуцлага ачаа нэлээ хүнд байдаг бахал гэж хардсан шүү дээ. Ер нь бол хамгийн хэцүү юм бол ерөөсөө цаг хугацаа л юм бэл. Ерөөсөө хүний ажлын 8 цаг дотор багтаж шийдэж барахгүй их асуудал орж ирдэг газар л юм бэл л дээ. Тэгэхээр зэрэг цагийг хэцүү хуваарлах хэрэгтэй. Зохион байгуулалтанд хурд орох хэрэгтэй л юм бэл. Тэгэхээр манай одоо 2012-оос 2016 онд улсын хурлд байсан эмэгтэй гишүүдийн одоо ганц давуу тал нь байсан бэ гэхээр бид нэр ерөөсөө хоног өдөр алдахгүй зохион байгуулалтанд л орсон юм билээ л дээ. Тэгээ одоо нэр эмэгтэй гишүүдийгээ дурсаж ярихад энэ эмэгтэйчдийн нэвтрүүлгэнд орж байгаа дээрээ бас сайхан мэдээд дуулахад одоо би ч улсын хурлын яг 12-оос 16 оны эмэгтэйчүүдийн бүлгийн ажлын талаар олон улсад одоо би 2 газар очиж хичээл заачаад ирсэн. Киргизийн эмэгтэй парламентын гишүүдэд хичээл заасан. Индонезийн эмэгтэй парламентын гишүүдэд бас сайхан очиж энэ тухай сургалт хийчихэд ирсэн. Яагаад ингэ би сургалт хийгээд идэм бэ гэхээр манай эмэгтэй гишүүдэг ураад байна. Танаа парламентод 2012-оос 16 онд хамгийн сайн эмэгтэйчүүдийн бүлэг ажиллаж байсан. Яаж ийм сайн ажилласан туршлагаа ярьж өгөөч гэд ингээд ураад байдаг болсон. Тэгээ би энэ телевиз үзэж байгаа бас те тухайн парламент те бид нартай хамт эмэгтэй гишүүдийг сонгож өгсөн сонгогчдоо ч гэсэн хандаж талархал илэрхийлэхэд манай Монголын эмэгтэйчүүдийн бүлгийн туршлага бол олон улсын туршлага болоод явж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За харин зохион байгуулалтанд хурдан орсон учраас бид нэр яаж чадсан бэ гэхээр маш их ачааллыг дааж чадсан. Ганц хүнээ даахгүй ачааллыг олуулаа нээлж хувааж даах боломжтой, асуудал төрөө төвлөрөх боломжтой, төвлөрсөн хэдэн асуудлуудаа хүчээр нийлүүлж байгаа шийдэх боломжтой. Ийм болж чадсан л да. Тийм учраас эргээд харахад бол бид нар чамлахааргүй их ажил хийсэн байдаг. Тэгээд тэрэндээ би бас их сэтгэл ханамжтай байдаг. Хоёлаа энэ хэсгийн хаярыг төр зурд завсарлаад манай тоглолтын тайзнаа Дөр Үжиг Эрдэмтэн театрын гоцлол дуучин Мөнших хоёрын уянга гэд сайхан бүсгүй танд олон манай үзэгчдэд мэдлэгээ төвшүүлэхээр ирсэн байгаа. Тэгэд ээжээ гэд бас нэг сайхан жүжигийн уран бүтээл байдаг. Энэхүү уран бүтээлийг үзэгч та бүхэндээ олон тань зориулаа хүргэж чад. Нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа энэ хэсэгт таны хувь хүн талаас нь тэгээд нэвтрүүлгийн манер бүсгүй айл тэгээд оролцож байгаа оролцогчд маань бас дам бүсгүйчүүд байдгаараа нэвтрүүлгийн маань бас нэг онцлог. Тэгээд хамгийн түрүүнд яг оролцож байгаа бүсгүйчүүдээс асуудаг асуулт бол таныг тодорхойлдог тэр бүсгүй айл нь юу юм бол гэдэг асуулт байдаг. Тэгээд магадгүй хүмүүс таныг тодорхойлохдоо таны тэрийг шинжийг зан чанарыг ч юм уу юу гэж тодорхойлдгийг хүн нэг юу гэдэг штэ өөрийнхөө нэг ч юм уу давуу ч юм уу эсвэл нэг онцлог шин чанарыг айгүй мэдэрдэг штэ. Намайг их инээдэг л гэдэг штэ. Би ч үгүйс инээд мууталтай. Гэтэ инээсгэл бас эмэгтэй хүнийг тодорхойлдог нэг тийм гоё бүсгүй айл байж болно. Өөр би бол их урт төстэй байсан юм. Өсийг бол их олон удаа ургуулсан.
Одоо энэ бол 5 дахь ургаж байгаа. Яг 4 дахь удаага ургахтаа бүр шагаа хүрсэн байхгүй юу? Шагаа гэдэг нь шагаа. Одоо хүний шагаа шүү дээ. Чи доош шагаанд өрөхгүй. Задгаа давхар шагаанд хүрдэг, шүлцгээр ингээд эрээн булчин дээр ирдэг. Тийм үстэй байлаа л да. За тэр үед бол намайг юу тодорхойлж байсан бэ гэвэл миний үс тодорхойлж байсан. Одоо миний яг тэр урт үстэй байх үеийн зургнуудыг харсан хүмүүс бол намайг дандаа урт үстэй оюнгөрл гэж ярьдаг байсан. Тэгээ хөдөө нэг удаа тэр урт үстэйгээ явж исэн чинь манай өгшөө ээж хэлсэн байхгүй юу. За ийм урт үстэй явжгаад мориндоо чирэгдвэл үхтгэж шүү. Наад үсээ хурдан тайр гэж хэлсэн байхгүй юу. Наад үс ч одоо бүр орооцолтож амич авч явахаар болцоод байна. Одоо наадах үсээ тайр гэд. Би ч гэсэн тайрах ерөөсөө дургүй ингээд урт үстэй л байгаадсэн. Тэгсэн чи харин сүүлдээ нөгөө үс маань даагдхаа болоод тийш тий. ингээд нүүр ам татдаг юм байлээ. Хүний арьс үсэд өргөж идэх юм байлээ шүү дээ. Бидний нүүрний арьс шүү дээ. Энэ арьс чинь энэ үсгийн хүнд үсийг авч явж идэх юм байлээ шүү дээ. Тэгээ энэ үсээ даахаа болоод ирэхээр арьс татдаг юм байлээ шүү дээ. Тий. Тэгээд би ингээд витамин уугаад идэгдгүү нүүр татчих гээд идэг. Тэгээ им уугаад ч идэгдгүү. Тэгээд сүүлдээ манай аав хэлэхгүй. За миний хүү над үс чинь хүндтэй байгаа юм байна. Үс хүндтгэхэр бас ингэдэг ингээд үс чинь очиж үсээ тариул гээд. Тэгээ би нэг 2001 онд үс чинь очиод үсээ тариулъя гэд орсон чинь ийм урт үсийг би тайрахгүй гээд үс чингүүд хайж хүргэж өгдөгөө. Гэсэн гаднаас харин нэг гоё ингээ үсээ шараар будцсан амар тийм морок маягийн залуу орж ирсэн. Өө би тариа ичээгээ шууд атгаж байгаа нэг бошгыг халах гэдэг шиг тайрцсан. Тэгэл нэг үсээ тариулж авсан. Тэрээс хойш өөрөөсөө ургуулахгүй байж өгж байгаа. Одооноос л энэ жил нэг буцааж ургуулсан. 2001 оноос хойш. Ерөнхийдөө бол их урах дуртай. Шагаа өргөнө гэхээр бэлдээд таныг тэр бол миний дураад чөөж гэж бодлоо. Тэрнээс өмнө би 3 удаа үсээ ургуулж ирсэн. 3 удаад нь гурвууланд нь ингээд нэг өвдөг хүртэл ургуулаад тэгэл тайрцдаг байсан. Ер нь сүүлийн үед манай эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг гараал их өндөр болцсон. Өөрсдийн гэсэн бас карьер төлөвлөлтийг бас айгүй хийдэг болсон. Манай бүсгүйчүүд айгүй мундаг болол энэ. Та энэ тухайд ер нь өөрийнхөө карьер төлөвлөлтийг бас хэр хийдэг үү? Тэгээд амжилтаа яваа хүнээс бас хүмүүсээс гэж таны амжилтын нууц юу гэд ер нь яг хүн болгон хүүхэд байхдаа айгүй том хүсэл мөрөөдөлтэй байдаг. Том залуу наснд зориг дүүрэн байдаг. Гэхдээ нөгөө нэг яг их сургууль төгсгөд талан төгсөө талан үлддэг шиг л амьдралын шалгуурт бас л яг л тэгдэг. Тэгээ ер нь яг таныг өнөөдрийн өндөрлөг рүү чирж авсан зүйл нь юу юм бол зан характерын хувьд байна уу? Эсвэл юу байдаг юм бол? Ер нь бол би карьер гэж төлөвлөөгүй л дээ. Миний карьер ч гэсэн ямар ч төлөвлөлтгүй явж байгаа шүү дээ. Гэхдээ би юуг айгүй өөртөө анханасаа яг баримталж ирсэн бэ гэхээр Бурханаас надад өгч байгаа зүйлийг би аавна гэж л тийм авахд бэлэн байна гэдэг л сэтгэл зүгэл бэлдсэн өөртөө бол. Хүүхэд өгвөл хүүхдээ гаргана. Хань өгвөл хантайгаа гэрлэнэ. Ерөөсөө тэгж Бурханы өгж байгаа бэлгээс цухтаахгүй гэдээ одоо би хайр өгвөл дурлна тийм үү? Тийм байдлаар би одоо нэлээд амьдэрсэн л да. Тэгээ анхныхаа хүүхдэнтрийг бол ямар ч төлөвлөлтгүй гаргасан ш зүгээр л дурлаа, гэрлээ, жирэмсэн боллоо. Жирэмсэн болцоод гэрлсэн би. Гэрлчээ жирэмсэн болоогүй. Хүүхдээ баг гарах гэ 10 хоногт байхад гэрлсэн ш. Тэгэхээр зэрэг би бол зүгээр нөгөө залуучуудыг бол анхныхаа амьдралыг, анхныхаа хүүхдийг, анхныхаа тийм учрлыг нэг тийм төлөвлөгөөнөөс болоод битээ хойш нь тавиараа л гэж зөвлөмөр байна. Тий. Ямар нэгэн өөртөө зохиоцсон хоосон төлөвлөгөөнөөс болоод хорвоод ганцхан удаа заяах юм алдчихж магадгүй шүү дээ. Төлөвлөгөө бол дараа нь яаж өөрчлөгдөж болно. Чи өөрөө ээж болцсон байхад хүний хань болцсон байхад ханийхаа төлөө, ээжийнхээ төлөө, эцэг хийхин төлөө, үр хүүхдийн төлөө бодоод эхлэхэд л аянда чиний төлөвлөгөө чинь дараа нь гарч ирнэ. Амьдралын утга учир дараа нь шаал өөр. Ямар ч үүрэг хариуцлагагүй ном уншижсна төлөвлөгөө хийх. Яг амьдрж байгаад амьдрал дундаас төлөвлөгөө өгөхөр шал өөр. Би бол үр хүүхдийн төлөө за миний хүүхдүүдэд одоо боловсрал хэрэгтэй шүү гэл ингэхэд би боловсролын системээр анхаарал хэлж байгаа байхгүй. За миний хүүхдүүдэд одоо эрүүл мэнд хэрэгтэй шүү гэл тэнгуут би чинь яалтчгүй эмнэлгийн системээр анхаарал хэлж байгаа байхгүй. Манад юу нь болж байна, юу нь болохгүй нэгэл. За хүүхдүүдэд хөдөө гадаа явахт нэг аюулгүй явуулчихсан гэл тэнгуут нь тээврийн салбар руу зам руу ингээл яалтчгүй анхаарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь хайраас үүдэж байгаа үстэй, амьдралаас үүдэж байгаа үстэй тийм. Тэгэхээр зэрэг би эмэгтэйчүүдийг бол амжилтанд хүрээ гэвэл эхлээд амьдр гэж хэлмээр байгаа. Тийм би бол өөрөө амьдралд айгүй хайртай. Тэгээ эхлээд амьдрдаг, дараа нь амжилт аяндаа ирдэг гэж л боддог. Тэгтээ харин юм сурхаа мартаж болохгүй. Яаж ч одоо хүүхэдтэй байсан, зэрүүсэн байсан, яаж ч олон хүүхэд гаргаад
хоол цайны ажил ихтэй байсан, юм уугаа ажил ихтэй байсан. Заавал өөртөө нэг өдөрт 30 минут гаргаж л юм сурчээ. Сурах гэсэн юмаа сурцсан явж хахад заавал яадаг хамгийн их цаг авдаг сургалт бол одоо хөгжимчин хүн бол мэдж байгаа хөгжим тоглож сурахыг уддаг баг. Би бол хөгжим тоглож цаг гарцдаг өөртөө бол авьяаскүйгээ мэддэг. А би бол юунд цаг зарцуулсан байг бол би хэл сурахад цаг зарцуулсан. Тэгэхээр зэрэг хэл сурах тэр хэл дээр бүр сайн болох те бүх юмыг ойлгодог болох тийм зүйлд бол цаг зарцуулсан. Тэгэхээр цаг зарцуулахгүй бол ямар ч амжилт ирэхгүй шүү дээ бас. Ер нь сурах ч юм уу, сурах төлөвлөгөө, боловсролыг өөртөө авахтаа ч юм уу те. Одоо нэг сурах арга барил гэж нөхөнд яагаад гэдэг чинь хэрэгтэй гол юм зэрэг сурах ч юм уу. Эсвэл удаан боцны за миний мэрэгжил, миний юунд энэ дээр гэдэг ч юм уу. Тэгээд зарим нэг хүмүүс одоо хүмүүсээс хүрээлэн байгаа зүйлээсээ суралцж чинь. Эсвэл заавал сургалтаар тэрийг авч ийн гэд та ер нь юмыг яаж суралцдаг вэ? Би бол яг л амьдралынхаа болцоогоор л байсан. Одоо эхэндээ бол надад одоо англи хэл анх сурж эхэлж байхад сургалтын төвч байгаагүй, сурыгээд явахад мөнгөч байгаагүй. Тийм учраас эхлээд зүгээр л хууламжчлал хийдэг байсан шүү дээ. Англи ном олж аваад, дэвтэр худалдаж аваад тэгэл хууламжчлал хийгээл гараа зөвшрүүлээл энэ гар ерөөсөө англиар ямар ч үгийг бичиж чаддаг болтол нь л одоо зөвшөөрсөн л дээ. Тэгээд тэрний дараа нь 3 сарын курс сурсан. 3 сарын курс сураад өр тавьжаа сурсан хүнээс мөнгө зээлээд. Тэгээд сургалтынхаа 3 сарын курсыг дуусан гутаа гэртээ хараад өрөө төлөхийн тулд дахиад курс нээсэн. Англиний сурсан юмараа өөрөө курс нээсэн. Тэгээд тэрийгэ заагаал хүнд заагаал тэгэл өрөө төлцсөн. Өрөө төлөхөөс гадна бүр байшин барьсан шүү дээ. Хашаа байшин тоолсон. Тэгээд хүмүүс тийм захаар өөрийн сурсан юм нэгдүгürt маш их сайн батчихна. Хоёрдугаарт олон хүн юм сурж ээж, олуулаа юм сурж ээж зах зээлтэй болдог байхгүй юу? Жишээлбэл Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ганцхан оюун гэрэл гэдэг хүн англиар ярьж байна гэвэл жуулчид тийшээ очихгүй шүү дээ. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 100 хүн англиар ярьд юм байлээ. Гингүүт тийшээ олон жуулчин очдөг юм байна л да. Яг тэгвэл тэнд зах зээл байгаа байхгүй. Зах зээл нээж өгч байгаа байхгүй. Тэгэхээр олуулаа юм сурах нь тодорхой одоо мөнгийг дална гэдэг юм уу те. Зах зээлийг бий болгодог. Ер нь нөгөө манай нэг үг өгдөө штэ. Биеца гэрээца төрөөцса. Тэгээд ямар ч байсан энэ бүх шат дамжлагыг дамжаад явцсан. Одоо ингээд харахад нийгэмд нийгэм ч юм уу яг манай орны хувьд ч юм уу аль хаашаа юуруу залуучууд маань тэмүүлэх ёстой гэж харж нийгмийн тэр эерэг талыг яавал илүү их байлгахын гэдэг ч юм уу. Ер нь одоо зүгээр хүмүүс яг нийгэм амар стресстэй л байна л да. Гэхдээ хүн өөрөө нөгөө харах хандлага, харах өнцгөө өөрөө л тодорхойлдог гэж би хувьдаа ер нь үздэг. Тийм бах ч гэж боддог. Манай нийгэмд нэг дэлгэрүүлчмээр гоё тийм үзэгдлүүд байна. Залуучууд маань одоо бидний үеийнхнээс их өөр болж байна. Бидний үеийнхэнд бол наргид цэнгэлээ гэвэл заавал арх уудаг. Тийм муу зуршилтай байсан. Партидлаа гэвэл заавал тийм нэг хагас сохтуу эсвэл бүрэн сохтуу хүмүүс тэгжээж партидсан болдог тийм муу дутагдaltaй байсан. Одооны залуучууд зүгээр соко уугаал, жүүсээ уугаал, колого уугаал, усаа уугаал партидчихж штэ. Тэгээд тэр бол одоо би одооны залуучуудаас харж байгаа маш гол зүйл тэр. За миний үеийнхэн бол партидлаа гэвэл тэгэл хорхогоо хийж идэл архиа уучаал дараа нь бөө хог тарчаар яваад өгдөгсөн байхгүй. Одоо залуучууд бол ямар ч хоггүйгээр нариг цэнгэж байна. Нариглаа цэнгэлээ бүх хогоо төлөө уутанд хилээ машинд аачлаа яваад өгдөг. Тэгэхээр зэрэг би болохоор нөгөө бурхан халдуу хайрхныг ЮНЕСКОд бүртгүүлэх гээд яг бэлтгэл ажлынхын үеэр бурхан халдуу хайрхны наагур энэ эрчүүдийн явдаг газруудаар би явж үзчихсэн л та. Тэгэхэд бол тэнд нийл хог байсан байхгүй. Хамгийн ариун дагшин хайрхан гэж байгаа мөртлөө тэнд нийл хог. Би тэнд машинаараа дүүртэл хогоо ачиж, жорлонгийн цэвэрлэж хогийг нь ачиж хайрхныхын тэр хавийг нэг хоггүй болгож аваад босож гарч ирж байлаа л та. Тэгээ би бодчихсон байхгүй. За энэ бол те миний үеийнхний гол дутагдал юм аа. Энд тэнд тандаа хог тарьж явдаг. Одооны Монголын залуучууд бол хог тарих нь маш багассан. Энд тэнд хог тарьж байгаа нэгнийгээ сошиалаар шүүмжилчдэг. Тэгээд одоо бидний үеийнхнийг эцэг хийхээ үеийнхнийг хүмүүжүүлэх гэж маш их одоо идэвхтэй сошиал дээр ажил өрнүүлдэг тийм залуучууд болж байна. За энэ бол үнэхээр гайхамшигтай. За одоо
сүүлийн үед харин миний зүр сэтгэлийг өвтгөж байгаа юм бол бие биендээ дээрлэхүү зан үе дамжаад үргэлжилчихжээ. Тийм. Тэр бол айгу муухай. Ялангуяа муудаа жанжин, мун гацсандаа жанжин гэж нэг муухай үг гэдэг тий. Тэрэн шиг тий бие бинийгээ өөрсдөөс өөр байлаа гэд тийм хувцс өмслөө, ийм бариу өмд өмслөө, тийм ус гизгтэй байлаа гэд нэгнийгээ гудамжин зодчоод тэгээ зодсон зургаа гайхуулж сүлжээнд тавиад байгаа нь бол дээд зэргийн хүний эрхийн том готомшигтай алдаа. Суртахууны хувьд үнэхээр дорой гэдгээ харуулж байна, харгас гэдгээ харуулж байна, хүнлэг сэтгэлгүй гэдгээ харуулж байна. Тэгэл дээр нь зүгээр л эрхчлөөгүй гэдгээ харуулж байна. Яг үл эрхчлөөтэй оронд эрхчлөөтэй хүмүүс өөрийнхөө илэрхийлэхийг зөвшөөрдөг байхгүй юу? Хин нэгэн хүн өөрийнхөө байлаа гэж өөрийнхөө илэрхийллээ гэснийхээ төлөө зодуулна гэдэг бол тэр зодж байгаа хүний толгойн дотор ямар ч эрхчлөө байхгүй байгааг шинж. Өөрөө эрхчлөөгүй хүн байна. Хүнийг эрхчлөөтэй байлгах дургүй хүн байна те. Тэр бол жоохон харгас диктатурын сэтгэлгээ байхгүй юу? Тэр сэтгэлгээг бол уламжлуулмааргүй байна. Эрхчлөөтэй орон болоод арчилсан орон болоод 27 жил боллоо. Тэгэхээр зэрэг хүлцэн твчих гэдэг тэр агуу соёлоо буцаж сэргээмээр байна. Монголчууд бол гайхамшигтай хүлцэн твчдэг хүмүүс шүү дээ. Хүлцэн твчих соёл гэдэг бол бүр 13 дугаар зууны үеийн манай Монголыг дэлхийд гайхуулж ирсэн соёл шүү дээ. Яаж манай одоо их гүрэн болсон бэ гэвэл хүлцэн твчих соёлынхаа хүчээр л их гүрэн болсон шүү дээ. Тэр дэлхийн бүх оронд очичоод бүх янзаар хувцалсан хүмүүсийг удирдаад бүх янзын хилтэй хүмүүсийг удирдаад явж байхдаа бүх хүний соёлыг, бүх хүний хувцсыг, бүх хүний зүс царайг хүлцэн твчиж манай хүн гэж одоо тэр нэг импери дотор оруулж амьдарч ирсэн хүмүүс шүү дээ. Тэгчэл өнөөдөр зүгээр л Монгол нэг сайхан залуу өөрийгөө илэрхийлснийхэн төлөө гудамжин цодж гэнэ гэж юу гэсэн үг тийм үстэй. Тэгээ тэргээр гайхуулж гэнэ гэдэг чинь илүү харгасан байгаа. Тэр яг тэрэн дээр бол яг тантай ижилхэн байр суртаа байна. Манай нэвтрүүлгийн өмнөх оролцогч бас нэг сайхан бүсгүй орсон хэлжсэн. Хүндлэл ёс суртахуун байгаа хүнд харгислал байдгүй маа гэж хэлжсэн. Тэгээ энэ үг бас надад маш их таалагдчихсэн. Тэгээд үргэлжлүүлээд асуухад эрх мэд танд олгогдсон эрх мэдэл ч юм уу нэр хүндийг дагаад олон зүйл танд ирсэн баг. Тэгээд магадгүй та яг олон зүйлийг бас золиослсон баг. За тэгээ яг энэ эрх мэдийг дагаад нөх хүмүүсийн хандлага бас зөндөө их өөр янз бүрийн хүмүүстэй их харилцсан баг. Энэ талаар хоёул ярих хэрэгтэй. Хаа очиж надад тийм өөрчлөлт ирсэн гараагүй шүү дээ. Манай гэр бүлд ч нэг өөрчлөлт гараагүй, найз нөхдийн дунд ч өөрчлөлт гараагүй, надад ч өөрчлөлт гараагүй. Тэгэл манай гэрт ч өөрчлөлт гараагүй. Миний өмссөн хувцсанд ч өөрчлөлт гараагүй. Надад бол нөгөө би чамд хэлсэн шүү дээ. Би улс төрч гэдэг амьдралыг бол синусын график гэж боддгоо гэж хэлсэн шүү дээ. Нэг синусын графикийн өсөлт бууралтын үе ингэж таардаг. Тэгээд өсөлтөнд ч явж исэн, бууралтанд ч явж исэн онгорлоор л байж яхан. Миний зүгээр л дотоод хүсэл мөрөөдөл واخгүй тийм дотоод ноён нуруу маань тэр. Тийм учраас дотоод ноён нуруу маань яг хэвээр байсан. Найз нөхд маань яг хэвээр байсан. Ах дүүнэр маань яг хэвээр байсан. Тэг би бол нэг тэгж өслөө гэж өөрчлөлтөнд ороогүй, буурлаа гэж өөрчлөлтөнд ороогүй. Тийм л амьдралаар амьдарч байгаа. Зүгээр ганцхан одоо ноцтой өөрчлөгддөг зүйл бол цаг хугацаа л юм билээ. Би түрүүн чамд хэлсэн те. Ерөөсөө тийм цаг хугацаа л маш их багасчдаг. Нийгмийн ачаал нэг өөр дөр чи маш их ирж байгаа учраас тэрэнд зарцуулах цаг нь гэр бүлдээ зарцуулах цагаас хамаагүй их болоод явцдаг. Гэхдээ би аль болохоор гэр бүлдээ зарцуулах цагаа хангалттай байлгахыг хичээдэг байсан учраас манай гэр бүлийн дотор ерөөс тийм өөрчлөлт гараагүй. Ер нь тэгэхээр тэр бол магадгүй сэтгэл зүйн тийм нэг суур их сайтай байсны шинж байх гэж анхаарсан. Сэтгэл зүгээр тийм ер нь улс төрч гэдэг хүн бол яг эрх мэдлийн төлөө биш юм аа гэдэг зүйлийг анханасаа би сэтгэл зүйдээ оролцсон учраас нэг эрх мэдэл гэж нэг баярлаагүй, эрх мэдэлгүй болчлоо гэж нэг готраагүй. А миний одоо нэг улс төрч би улс төрд орсон улс төрч хүн юм бол би нийгэмдээ ямар нэгэн зүйлийг л урагш нэг алхам ахиулах ёстой л гэдэг тийм л одоо үүргээр энэ улс төрийн ажлыг хардаг штэ. Тэгээд тэр ажлыг хараад явж байсан учраас ямар алхмыг хийвэл бид нар урагшаа нэг алхах вэ гэдэг тэрэндээ л анхаарал явцсан л та. Ер нь хүнээс ингээд таныгийн хувьд олж харахыг хичээдэг ч юм уу. Мэдээж зөндөө олон удирдах халбан тушаад ажиллаж исэн хүний хувьд хүнтэй харилцах тэр харилцаа, хүнээс олж харахыг хичээдэг тэр зан чанар ч юм уу. Хүн гэдэг зүйл байх ёстой тэр чухал зүйлийг яг та өөрийнхөө юу гэж харж исэн?
Тэгээ хүмүүсээс тэрийг маш их ажигладаг. Аха. За нэгдүгээр бол ном бичих зорилгоор ажигладаг. Аха. Судалгааны зорилгоор тийм гол баатар хайж, гоё баатар хайж их хардаг. Хоёрдугаар бол ерөөсөл хүмүүс ингээд те асуудал бэрхшээлийг хүмүүс яг те яаж даван туулж байна. Ер нь өөр тохиолдсон хүндрэл бэрхшээлийг ингээд яаж ингэж нэртэй төртөө даван туулангаа ийм тайван амгалан яаж байж чадчихна гэдгийг л хүмүүсээс сурахыг хичээдэг. Яг тэгвэл миний одоо өмнө бол тэртээ дэргөө бас зөндөл олон даваа байгаа шүү дээ. Тэгэхээр янз бүрийн одоо байдалд ороход яаж одоо тийм тайван байдлаа хадгалах уу? Хүнлэг байдлаа яаж хадгалах уу? Яаж одоо тийм хүншиг байх уу гэдгийг л хүмүүсээс их сурдаг л да. Тэг өөрөө бас нэг хүншиг биш өөдгөө зан гаргацсан бол ийм өөдгөө зан дахиж гарахгүй тулд яаж одоо харьцуул хүнтэй яаж хандвал би яг хүншиг байх вэ гэж тэгж бас бусдаас сурахыг хичээдэг. Тэгээ энэ дээр бол надад бол хамгийн гол үлгэр дуурайл бол дандаа ахмад хүмүүс л байдаг л да. Би тэгээ ихэвчлэн дандаа ахмад хүмүүсийг ажиглаж явдаг. Гэхдээ сүүлийн үед би залуучуудыг хардаг болоод байгаа. Яг бол залуучууд бас орчин үеийн асуудлуудыг орчин үеийн аргаар мөртлөө айгүй гоё шийддэг залуучууд байна. Тэрнээс бас их сураад байгаа. За тэгээд ярилцлага төр зур завсарлаад бас нэг сайхан уран бүтээлийг танд олон үзэгчтэй зориулан хүргэе. Тэгээд Монгол улсын гавьяа жижигчин дөр бүж эрдмийн театрын гоцолд очин Үнших баярын уянга өөрт хамт байгаа жижиг нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгчтэй бүхэндээ баярлалаа. Тэг өнөөдрийнхээ бас хүндэт зочинтой нэвтрүүлгийнхаа зочинтой тантай ярилцаа суугаад надад бас маш таатай байна. Тэгээд энэ хэсэгт бас сонирхсан хэд хэдэн асуултыг бас төлөвлөсөн байгаа. Тэгээд ер нь таны хувьд ээж аваасаа гэр бүлээсээ авсан тэр хамгийн том суурь хүмүүжил ээж аваатай захиад сургасан тэр гол чиг шугам нь юу байсан бэ? Юу таныг өнөөдрийг хүртэл яг энэ аян нуруу ч юм уу түрүү хэлсэн шүү дээ. Би ер нь яг тэм сэтгэлийн тэр юу зүг айгүй бэлдсэн юм шиг байна гэдэг чийсэн. Хоёр зүйл яг намайг ээж аваас одоо маш гүнзгий хүмүүжүүлсэн байна. Тэрийг би одоо амжилт одоо алдаа оноо болгон дээр мэдэрч явж байгаа. Нэгдүгээр бол манай ээж бол бидрийг ямар ч зүйлийг яг л шударгаар хийгэж зөвлөж сургасан. Тойрог зам байсан ч хамаагүй яг шударга замаар нь л яв. Бити ингэж нэг замаа товчлах гээл юм хурах гэлээгээд. Тэр намайг ингэ талхны очирт явуулдаг гэсэн юм байхгүй юу? За. Намайг жоохон багцсан талхацсан юм маш удаа очирлж авдаг бараа байлаа шүү дээ. За мах гэвэл бүр ингэ өдөржингөө очирладаг. Би гэрийнхэн өглөө босоод сүүний очирт өдөр нь махны очирт орон талхны очир зогсдог. Очир зогсдог охин байсан байхгүй. Тэгээ ихчнэр болохоор хоолоо ээж нь юм уугаач нь гэрээ зэвэрлсэн. Би болохоор очирт л зогсож байна. Тэгээ манай ээж намайг очир зогсоход би ч ингээл очир урдуур орж талах хамаар байна шүү дээ. Тэгэхэд ингээд баг ингээд 100 хүний ард зогсож байхад ээж намайг очир тавьчир зогсоочвол шударгаар явж байгаа л хүртүүл ав хүртэхгүй тэгээ хоос ир. Яг шударгаар л ингээл очир зогс гэлтэгдэг байхгүй. Тэгэл би ч ерөөсөө өглөө босоод шударгаар сүүнийхөө очир зогсно. Өдөр нь шударгаар махныхаа очир зогсно. Тэгээ очир зогсоор хагаад бүр ингээд өдөр болгон чи бодоод үзтээ өдөр болгон би баг 7 жил очир зогссон байгаа байхгүй. Тэгсэр би ерөөсөө уура барцсан. Ерөөсөө юм удаан байна гэж уурлахаа болцсон. Уура барц. Өө сүүлдээ очир зогсохдоо гэрхэн даалгаврыг хийчихнэ. Очир зогсохдоо унших бүх юм уншчихна. Орос хэлнийхэн даалгаврыг авч яваад цээжлэх бүгүгээ цээжилчихнэ. Очир зогсонгоо бүх ажлаа хийдэг. Одоо ч гэсэн би ингээл жоохон очиртай үйлчилгээ байх юм бол нэг багын хүмүүжил унших заавал авч явна. Унших ном заавал авч явна. Тэгэл унших номоо уншиж зогсчихна. Цээжлэх үг заавал авч явна. Үг цээжилчихнэ. Тэгэхээр зэрэг нэгдүгээр ээжийн хүмүүжил бол төвчээртэй бай. Юмд шударгаар хүрч чадвал хүрч чадахгүй бол бити бухимд тий энэ занг сургасан байгаа. Хоёрдугаар аавын нэг гол сургасан зам бол ерөөсөө л ажлыг чанартай хий. Хийж чадахгүй бол бити чадахгүй гэдгээ хэлжээ. Чадвал яг хийсэн шиг хий гэж ингэж сургасан. Тэгээ бидний хийсэн ажлыг аав дандаа ингэ шүүмжилж, гоолж, засаж, залруулж зааж өгдөг. Ингээ гараар хийх ажлуудыг маш их хийлгдэг. Тэгээ тэр чинь нөгөө нэг гараар хийдэг юм нөгөө нэг яг хар ажилд бол маш их сургасан. Ямар ч ажил голж болохгүй. Ямар ч ажлыг муухай ажил гэж байдаггүй. Утга учиргүй ажил гэж байдаггүй ингэж байгаа байхгүй. Тэгэхээр утга учиргүй муухай ажил гэж байдаггүй учраас ажил болгон чухал учраас чи энэ чухал ажлыг маш чухал анхаарал тавьж чухал одоо ач холбогдол өгч ингэж гоё хийх хэрэгтэй гэж сургацсан. Тэгээ ерөөсөө одоо би юу ч хийсэн инээж баярлаж эрчим хүч гаргаж те
энерги авч ингэж гоё их ийм одоо настартай анханасаа. Тийм учраас энэ хоёр бол маш хэрэгтэй хүмүүжил байжээ гэж би одоо бодод байна. Би одоо тэгээд өөрийнхөө хүүхдүүдэд ийм хүмүүжлийг би суулгаж чадсан юм уу мэдэхгүй. Гэхдээ өөрөө бол би эцэг хийхээ сайхан хүмүүжлийн хүчээр явж байгаа. Яг танаас сохчлээ л да. Яг одоо ингэж авсан шигээ таны одоо яг мэдээж цаг үе мэдээж бас өөрчлөгдсөн. Одоо байгаа бүр жоох хүмүүсийн үзэл бодол бүр айгүй модлаг болцсон ш. Тэд нар чинь одоо биеэд авсан хүмүүс болсон. Яг тэр шиг таны одоо өгж байгаа за би нөгөө нэг ярьдэн ш. Би тийм их мөглүүлж чадахгүй ч гэсэн ямар ч байсан чамд энэ зүйлийг л өхийг хичээж байна гэж байгаа. Тэр зүйл юу вэ? Би ямар ч сан шудраг зангаал өглөөлмөр байна тий. Өсөө яг л бүх юмыг шударгаар хийдэг зангаал өглөөлмөр байна. Тэгээ хоёрдугаарт үнэхээр чадчихвэл миний хүүхдүүд ажлыг сайн чанартай хийдэг хүүхдүүд байгаасаа л гэж бодож чинь. Тэгээд өөр тэднэрт юу би өглөөлж чадах юм мэдэхгүй. Яг үндэ бол би хүүхдүүдэд өөрөө ажил зааж өгч чадаагүй байхгүй юу? Өөрөө би нэг айгүй завгүй ингээл 2-3 ажил хийгээл цалингийн хойноос ингээд нэг завгүй явчихгоотаа өөртөө гимшээд за би ер нь энэ миний ажлын ноу хау гэдэг номыг бичихдээ бас хүүхдүүдтэй хэлье гэсэн юм а давхар хэлье гэдэг. Би 2 хүү охин хоёртоо зориулж тэр номыг бас илүү сайн одоо анхаарал тавьж бичсэн л дээ анх ингээ санаагаа хүнээс авчин гоотаа. Тэгээ би 2 хүүхдтэй миний ажлын ноу хауг уушаал гэдэг байхгүй. Тэгээ ээж нь яаж ажил хийсэн та нар тэрнээс ядахтаа авах юм бэ л аваараа гэдэг тийм. Тэгээ тэнцэнээс одоо хүүхдүүд мань жоохон ч гэсэн юм авч байгаа байлгүй. Тэр нэг таныг төвчээрийн тухай ярьж хахад нэг Facebook-ээр нэг яваадсан нэг 5 бандтай ааваас 5 бандтай байх ямар байна гэж асуусан чи аав нь уургуул олдгийм байна гэж хэлсэн гэдэг шиг л. Яг тэр санаанд орж ил та. Таны гэр бүлийн хүний тухай тэгэл өчтөр би яг найзтайгаа нэг уулзаад хэлээ юмэраа суучсан чи манай найз маань нэвтрүүлгийн маань их үздэг. Тэгэл өөрөө сэтгүүлч мэрэгчлээ болохоор аюу их зөвлөнөө. Дараагийн зочин чинь тэр байвал их зүгээр. Тэр хүн аюу тэр сэдвэр их гоё юм ярьдаг гэх. Тэгээд би яг таныг орох чагаа гэж ярьжсэн чи. Яг танаа гэр бүлийн хүний тухайд их ярьжлээсэн л да. Тэгээд тэр тухайн их асуугаараа аюу гоё юм ярьдаг. Тэгээд хурмын тэр нөгөө нэг $20 нэг 6 авсан талаар ч айгаа сайн мэддэг юм байлээ. Тэгээд тэгээд 6 сарын 8-ны өдрийн талаар надад их ярьж өгчээсэн. Тэгээд нөгөө нэг намайг нөгөө нэг ч юу Монгол залуу үер гэрдээ гэж хэлээгүй юм чи яах гэж хэлсэн гэж манайс нэг тиймэрхүү сэдвэр их сонирхолтой юмнууд ярьж өгчээсэн. Тийм. Чи яах вэ? Хөв зайгаар л учирсан хоёр л та бит хоёр ч ирсэн. Хүний эрхийн тухай төлөө ажиллаж явж байгаа л таарлцсан хоёр шүү дээ. Тэгэхээр яг би өөрөө хүний эрхийн талаар ажилладаг. Нөхөр хүний эрхийн талаар ажилладаг. Тэгээд яг зам хөв зайгаар замдаа таарлцсан хоёр. Тэг яг гэрлэхтэй бол харин ялтчгүй тэр зурхаа ороод ирсэн байхгүй юу? Тэгээд хүний хувьд бол ямар нэгэн өстой нөгөө уур бухимдлаа бардсан өнгөчээр ямар ч уургүй. Одоо уургүй тийм 50 хүн л дээ. Би л харин уралцах гээл ахаас биш манай хүн бол барагтаа бол уурлахгүй. Тэгэл надад гой дуу, гой кино санал болгоол ороолохоор хоёлаа энэ киног үзье гэл. Тий. Ер нь гэр бүлийн тэр харилцааны хамгийн нандин зүйл нь юу байдгийм бол за тэгээд мэдээж урт удаан хугацаанд амьдраад ирэхээр мэдээж эхлээд хоёр өөр хүн биендээ тасах эхлээд хайрын хүчээр хамт байгаа дараа нь биендээ тасах гад тэг амьдралын явцад зөндөл олон зүйл тохиолдог. Юуг нь алдаж их болохгүй вэ? Цуг инээдэг л хүн байх хэрэгтэй. Одоо чиний инээж байгаа чиний баярлж байгаа юм тэр хүн баярлахгүй байвал та хоёр одоо хоорондоо бие бинийгээс ойлголцож эхлэегүй байнал гэсэн үг л дээ. Ягд цуг баярлаж чадахгүй хүмүүс аз жаргалтай биш байдаг гэхээр ерөөсө бид нар гэр бүлээс баяр баясгалан л авахыг хүсдэг юм бэл. Тэгэхэд өөрийнх нь баярлж байгаа юм дээр хань нөхөр чинь баярлахгүй байгаад байвал ингээд баяр чинь дутуу болчих хоосон. Хагас болчихно. Тий. Хүмүүс ихэвчлэн цуг зовж болж чаддаг. Цуг зовлонг даван туулж бол хүмүүс чаддгийг. Ер нь тэрийг чаддгүй гэр бүл гэж бараг байхгүй байх. За яг нэгнийгээ зовж хахад хаяа явцдаг хүн бол үнэхээр өөдгөө хүн л дээ тэр бол хань нөхөр биш. Гэхдээ ихэнх хань нөхөр бол нэгнийгээ зовж хахад заавал хажууд нь байж заавал одоо зовлонгийг хуваалцдаг. Юуг хуваалцаж чадахгүй алдах гэдэг вэ гэхээр баяр баясгалангаа л хуваалцаж чадахгүй алдах гэдэг. Баяр баясгалангаа бие биенээс олж авч чадахгүй бол өөр хүнтэй баяр баясгалангаа хуваалцах гэдэг явчих гэдэг л да. Тэгэхээр зэрэг хамт инех гэдэг бол аюул чухал үзүүлэлт.
Тэгээ Жефт хоёрын үнэхээр хамт баярлдаж, хамт инээдэг, хамт урам зориг ордог бүх юм одоо тэр баярлдаг сэдвүүд нь адилхан. Тийм учраас бид хоёр бол байнга л инээж идэг болчихж байгаа байхгүй гэртээ бол. Тий. Ер нь яг амьдрал бол мэдээж яг олон дүр тоглодог гэдэг шүү дээ. Ээж болно, дарга болно, цэрэг болно. За тэгээд энэ үүрэг хариуцлага дундаас хамгийн чухал бас үүрэг хариуцлага бол яг гэр бүл байгаа тэр үүрэг хариуцлага байх. Яг хүний ер нь ингээд хийж байгаа, бүтээж байгаа бүх юм маань эцээц яг гэр бүлийнхээ төлөө байгаа. Хүний амьдралын эцсийн зохисол бол гэр бүлээ л гэж ярьдаг ш. Тэгэхээр тэр үүргийг та ер нь хэр амжилттай авч явж гин бас мэдээч ер нь их суралцсан баг. Аз болоход ер нь сайн шүү. Аз болоход би их сайн ээж, сайн эмээ, сайн ихч, сайн дүү гэж би өөрийгөө боддог. Тэгээд сайн хүнээ хань гэж боддог. Одоохондоо бүгд л надад сэтгэл ханамжтай л байгаа. Гэр бүлийнх юм бол ямар сандаа би одоо нөгөө зээтэй болцсон, эмээ болцсон. Тэгээ ирээтэнгээрээ бол эмээ бол айгүй өндөр л байгаа шүү дээ. Ирээтэнгээрээ. Тэгэхээр би бас гайгүй л байгаа гэж бодод байгаа шүү дээ өөрийгөө. Ер нь эмэгтэй их хүн болоод тэр нэг бас дахин төрж байгаа юм шиг тэр сэтгэл зүйн хувьд их зөөлхөн тэгээд юмд хандах хандлага тэр шал өөр болчдөг. Тэгээд мэдээж хохиндоо ч юм хүүхдээ хайртай байдаг. Тэгэнгүүтээ эмээ өвөө болоод баг хүүхдээсээ илүү их тэгж хайрыг нөгөө ач зээгээсээ мэдэрдэг юм шиг санагддээ шүү дээ. Харин яг хүний ингээд нөгөө хоёр хүүхд том болцсон. Ингээд нялх хүүхд эргэн тойронд байхгүй хахаар хүн айгуу тийм амиа хичээсэн болчдөг юм бэл. Компьютерийн хаад номоо өччихэл ус уйл баг халааж уучаал тэгээд жижиг юмар өөрсдөө аргалцаал баг орооны хоол моолч заримдаа хийхгүй халтурдаал тий. Нэг каш маш чанж өгчвөл тийм байсан чинь зээ гараад ирсэн чинь ганцхан хүүхдэл одоо манай гэр бүл нэмэгдсэн шүү дээ. Зээ гараад ирэнгүүт л одоо тэр хүргэн зээ хоёр яг одоо охин гур бол яг тустай амьдралтай. Гэхдээ тэр зээ чи миний амьдралдаас ороод ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ ганцхан тэр хүүхдэд бантагийг хийж өгөх гэж, тэр хүүхдэд хоолыг хийж өгөх гэж галтгоондоо эргэлцээр хагаад миний бүр ингээд бүтэн өдрийн амьдрал өөрчлөгдөж байгаа байхгүй. Миний хийдэг хоол өөрчлөгдөд, миний иддэг юм өөрчлөгдөд, миний эргэн тойрондоо үзүүлж байгаа халамж нэмэгдээ зүгээр өстө хачин болж байгаа байхгүй. Тэнгүүт чинь манай нөхөр өнтөр гэж байгаа юм. Нялх хүүхд байхгүй, нилээн нялх хүүхдээс төсөөрцөн байх үед тэр залуутай байсан тэр сайн ээж оюун гэрлийг буцааж төрүүлж гаргаж ирээд байгаа байхгүй юу. Тэгээ гаргаж ирэхдээ чи би хамаагүй туршлагатай, хамаагүй сонирхолтой залуухан ээж байснаас илүү мөнгөтэй эмээ гараад ирж шүү. Тэгэхээр чи энэ бодомжтой. Би жишээлбэл бодоод үзэлтэй чи би эмээ болоогүй байхдаа улсын их хурлын гишүүн байхдаа 4 жилд би 4 удаа л дэлгүүр явсан баг. Жилдээ нэг удаа дэлгүүр орвол дээд. Гинт хаяа бэлийн оролт дутагдаал тий. Гинт гудал модлох уучирснаа гинт мэдэл тэгжил дэлгүүр одоо зайлшгүй шаардлагаар л дэлгүүр орж яснаас шүрс дэлгүүр орж байгаагүй. За эмээ болсон чи яасан? Байсаг л дэлгүүр ордог. Тэнд ч нэг сүү, тэнд ч нэг каш, тэнд ч нэг памперс гэл юм. Тэр хэрэгцээ бол тасралтахгүй. Тэгэхээр зэрэг би ч байг дэлгүүр ордог хүн болсон. Би хэзээ ч ийм их дэлгүүр ордог хүн байгаагүй. Одоо сүүлийн үед бол одоо аль дэлгүүрт юу байгааг аягүй сайн мэддэг болчиход байгаа шүү дээ. Энд тийм мэддэг их өргөн болоо. Аягүй өргөн болсон тийм. Яаж ч хүүхэд нэг гэр бүлд тийм хүмүүсийг гэр бүлийн хүмүүсийг нийлүүлж бүр оронгоор нь өөрчлөө ачиж байгаа гэр бүлийг бол тийм. Тэгэхээр нэвтрүүлгийн манаас цаг дуусах төхөж байна. Тэгээд яг оролцож байгаа бүсгүйчүүдээс яг уламжлуулсан нэг сүүлийнхээ асуултыг бас танд хөргмөр байна. Тодорхой хэмжээд өөрийгөө бий болгоод өөрийгөө таньж мэдээд бас нийгэмдээ үлгэр дуурайл болж байгаа юм эмэгтэй хүний хувьд манай нэвтрүүлгийн маань үзэгчид бас залуу бүсгүйчүүд байдаг. Тэгээ би бас зочдоосоо байнга суралцаж байдаг. Тэгээ энэ миний бас нэг суралцах арга барил болоод байгаа. Тэгээд ер нь энийг нэг хилээд өгчих юмсан ч юм уу те. Яг одоогийн нийгэм ч юм уу яг энэ талаар би бас нэг үзэл бодлоо ингээд хуваалцмаар байдаг. Энийг хэлчмээр байдаг гэх тийм бас нэг жоохон лекц маягийн ч юм уу эсвэл нэг тийм зүйлийг сонсомоор байгаа. Тэгээ би бол яг сүүлийн үед юу анхаарах гэж бодож байгаа гэхээр нийтийн эрүүл мэндийн боловсролыг ер нь эмэгтэйчүүд хамгийн түрүүнд эзэмших ёстой байна гэж бодоод байгаа. Яг бол эмэгтэйчүүд хүүхдээ хоолдог. Эмэгтэйчүүд бид нар хувц сунраа угаадаг. Тэг эмэгтэйчүүд бид гэрийн ариун цэврийг ер нь хариуцж байгаа шүү дээ. Тийм учраас энэ ариун цэвэрд хөрөнгө оруулах гэдэг юмн дээр бол эмэгтэйчүүд их хатуу байр суурьтай баймаар юм байна гэж би хүүхнүүдэд хэлье гэж бодоод байна. Өөрөөр хэлбэл нөхөр мөнгөтэй олонгуудаа эхлээл машин авна гэж шүү дээ.
Тэгэхэд эмэгтэйчүүд бид уучлаарай жорлонгоо сайжруулна гэж зүтгэдэг баймар юм байна. Яг бол би өөрөө одоо яг нэг жорлонгийн тухай ном бичиж байгаа байхгүй юу. Тэгэхэд бол ингээ 21-р зуун болтол маш олон төрлийн одоо ариун цэврийн байгууламжууд жорлонгууд бол сайжраад гарцсан байхад манай Монголд бид нар дундад цууны үеийнхээрээ байж байгаа байхгүй юу. Энэ юунаас болж нөхөр бид нар яг мөнгөгүйтэй бас биш. Эргээ харахад бол тэр хашаа байшин дотор бол байшин босцсон байна, гараж босцсон байна, машин гарцсан байна, ачааны машин гарцсан байна, мотоцикл байна. Тэг жорлон баггүй. Тэр яасан бэ нөхөр? Хөөе наад мөнгө чинь би жорлонд өгнө, жорлонд зарцуулна гэж бид нар атгаж суугаагүйгээс болсон байна. Би эрэгтэйчүүдийн нийгэмээр шүмжлэх дуртай байдаг байхгүй юу? Юу гэж шүмжлэх дуртай байдаг вэ гэхээр би эрэгтэй ус төрчдгийг насан туршдаа та нар эрэгтэйчүүд ерөнхий сайд хийлээ, эрэгтэйчүүд сангийн сайд хийлээ. Монгол улсын их хурлын дарга дандаа эрэгтэй хүн байсан. Төсвийн байнгын орооны дарга дандаа эрэгтэй хүн байсан. Тэгэхэд та нар Монгол улсын мөнгийг барьж ээж, эрх мэдлийг барьж ээж энэ олон жил засаглахдаа та нар эрэгтэйчүүдийн эмнэлэг яагаад барьдгүй? Яагаад эрэгтэйчүүд эмнэлэггүй байж байгаа? Гэж би тэгж шүмжлэх дуртай байдаг байхгүй юу? Яг тэрнтэй адилхан одоо бид нар эмэгтэйчүүдээ бид нар юу гэж хэлмээр байна вөхөр хүш гэрийн төсвийг бид нар барьж байгаа. Хүш гэрийн мөнгө бидний гараар орж байгаа. Тэгэд яагаад бид нар хамгийн түрүүнд ариун цэвэрт хөрөнгө оруулахгүй юм бэ? Яагаад бид нар муухай жорлонтой байгаад байгаа? Өөрөөр хэлбэл сайн жорлонд бид нар өөрсдөө мэдээд хөрөнгө оруулна. Та над машин хэсэг байжээ гэж хэлэх хэрэг биднэрт байгаа байхгүй. Яг бол хүүхдийн гидсний өвчин бидний тэр муухай жорлонгоос болж байна. Илэгний вирус биднийхээ тэр муухай жорлонгоос болж байна те. Тэр нөгөө нэг олон дахин эмнэлэг твтээд байгаа зардал чинь бүгд жорлонгоос болж байна. Тийм учраас бид нар хүүхдийн гидсийг өвтөхгүй одоо янз янзын гидсний хижиг авахгүй, холиор авахгүй, илэгний өвчин авахгүй гэвэл бид нар эхлээд энийг өөрчилнө гэдээ бид нар хатуу зогсдог байх хэрэгтэй юм биш үү гэж хүүхнүүдэд хэлмээр байна. Тийм учраас гэр бүлийн төсвийн, эрэгчлийн төсвийн зарцуулалтаас өмнө жорлонгийн тухай бид нар сайн ойлголттой болох хэрэгтэй шүү гэж хүүхнүүдэд хэлмээр байна. За баярлалаа. Бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсандаас тантай ярилцаад ингээд хамт суухад сайхан байлаа. Манай үзэгчид бас битүүрийн яриа багч гэсэн таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. Өсгөл нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид 7 хоног болгон нийгэм, улс төр, соёл урлаг гэж салбарынхаа онцлог сайхан бүсгүйчүүдийгээ та бүхэнтэйгээ уулзуулж үзэл бодол гээд бүсгүйчүүдийнхаа бас асуудлаараас ярилцах дуртай. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Баярлалаа.